За сайн бацхан монголчуудаа өнөөдрийн ярих сэдэв бол маш сонирхолтой сэдэв байх болно. Хятадын Олимпийн тамирчны талаар хамтдаа ярилцгаая. Хэрвээ та Солонгост алтан медаль авчих юм бол эрд цэргийн алба хаах хэрэггүй болно. 2 жилийг өрн таран хийх ямар шаардлага болно? Ямар гоё мэдээ вэ? Монголд ч гэсэн. Гэхдээ Төвшин Баяр хүн зодод алдсан. Тэр бол маш харамсалтай. За сэдв рүүгээ орцгоё. Нэгin эмэгтэй 200 тэрбум төгрөгийн орд харшид амьдэрдэг. Гинтхэн сүрдүүлэг нэхэж ирсэн. 12 тэрбум төгрөг өгөхгүй бол чиний энэ секс хийж байгаа бичлэг нүцгэн зургийг чи интернет даяар цацсан шүү. Чи яг одоо энэ мөнгийг өг. Тийм ээ. Энэ хүн бол Хятадын Олимпийн тамирчин Зан Жики 37 настай авиаслаг залуу. Энэ залуугийн онцлог бол төгс ширээний теннис тоглодог. Та бүхэндээ энэ залуугийн хүмүүжлийнхэн талаар хамтдаа ярилцгаая. Бага насны хүмүүжлийн хувьд гэх юм бол аав нь нэлээд хатуу. Аав нь энэ замлыг тавьсан. Анх гидсэнд нь бүрэлдээл жирэмсэн байхад нь гидсийг нь илээл аав нь миний хүүхэд бол ширээний теннисний номер 1 тамирчин байх болно. Аав нь бол хүүдээ нэлээд хатуу ханддаг байсан. Бэлтгэх сургуультыг маш шаргуу хийлүүлдэг. Чихээ 2 татлаа 200 300 доошоо дээшээ суу. Нэг хөлөө өргөлөө дээшээ доошоо суу. Чадахгүй бол би чамайг зодно. Эхнэр нь гуйд. Хайр гуйж штэ. Хоёулангийн хүүхдийг яагаа ингэж зодоод байгаа юм бэ? Бити зодолтой хайраа гэсэн чинь аав нь харж яасан л. За яах вэ? Би нүүрэнд нь л зодохгүй. Бид нь бол би зодно шүү гэж хэлж байгаа. Энэ залууг хувь нэлээд авиастай мундаг залуу, Олимпийн алтан медальтай. Та бүхэн төсөөлдөө Олимпийн тэмцээн болгож байгаа. 9 цагт тэмцээн болно. 8 цагт Зан Жики юу хийж байгаа вэ? Унтжил байна. 45 минутын арайс ирээ та бүгдээ харж байгаа чинь шал нойрмог тоглолт. Энэ алтан медалийн тоглолт нь шүү дээ. Маш хямдхан болгоомжгүй алтайг нь гаргаад ирсэн. Дасгалжуулагч нь гуйж сэрчгэлтэй жоохон сэтгэл зүгөө сэргээгээд өгөлөө. Наа чи медалийн тоглолт ч дээ гэсэн чинь өө нэрээ тийштэй гэж байгаа юм шиг арай жоохон сэрснэ. Өрсөлдөгчөө зүгээр нялаг аваа хийцэн. Тийм л гайхалтай авиастай залуу. Зан Жики хэдэн төгрөг олж байгааг мэдэхгүй байна. 2016 оны байдлаар түүний нийт олсон хөрөнгөхийн хэмжээ 60 тэрбум төгрөгөд хүрсэн. Бүх Олимпийн тамирчин бол маркетинг хийдэг бол биш шүү. Зан Жикийн хувьд бол маркетинг хийх бүрэн потенциал өндөртэй залуу. За жишээ нь энэ стрим хийж байгаа. Стрим дээр нэг онцлог хүмүүст маш их таалагдсан. Юу гэх юм бол за та бүгдээ харж байгаа чинь энэ пүүзийг зарж байгаа. Энэ пүүз чи ямар загвар муутай сонин пүүз вэ? Хин энийг захиалцсан бэ? Шууд ингэ хэлчихдээ стрим дээр бүр гайхацгаал хүмүүс ямар шүүлтгүүр ярьд юм бэ? Гэхдээ хүмүүс бол за гоё юм байна. Үнэхээр таалагдчихэв. Энэ залуу авиастай мөнгөтэй залуу. Гэхдээ болзооны ертөнцид бол тис өөр хариулт өгнө. Хятадд болзоо хийж байгаа бичлэгүүд үндэсний телевизээр нь цаалцж байсан. Алдартай хүмүүсийн үүн дээр нь Зан Жики оролцсон. Аав ээж нь камерын бичлэгээр хараалаа. Хүүхэд нь бас л инээдтэй. Болзоо болохоос цагийн унтжил байгаа. За арай гэж усвал нэг ямар ч хамаагүй нэг цамц өмссөн. Шорттэй заяа болзоонд явж байгаа юм бэ чи шорттэй. Ээж нь гайхаад ээж нь залхтай. Миний хөө болзоон дээр юу өмсөж байгаа юм бэ нөхөө? Шорттэй. Шорт өмссөн шүү дээ ээж гэсэн чи ээж нь гайхалнаа чи болзоо шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Айтайхан албан ёсны хувцас өмсөлтөө. Зүгээр би юу өмсгөө өөрөө мэдчихэв. Энэ хүн бол яг л би алтан медальтай. Надад хамаагүй. Би өмсгөө өөрөө мэдчихэв гэж байгаа юм шиг хэлсэн. Хамгийн сүүлчийн хувцас нь малгайгаа өмсөж байгаа. Малгайгаа буруу харуулаа өмсөө болзоон дээр ирсэн. Болзоон дээр нилээ хамраан дээшээс өгсөн их зан гаргаж ярьсан. Тухайн эмэгтэй маань яриа өдөл ярих гад л байгаа. Тухайн залуугийн яриа нилээ инээдтэй. Тухайн эмэгтэй би чиний теннисний бөмбөгийг чинь гараараа барьж чадна. Нөгөө залуу хажуу талаар ингэж харж ирсэн. Боломжгүй. Энэ яг л таалагдсан хүн руугаа мессеж бичлээ. Сайн уу юу хийж гин? Хийсэн юмгүй. Хоолоо идсэн үү? Эцсэн. Би чамаас яаж амнаас чи үг гаргах юм бэ гэдэг шиг л Зан Жикигээс бараг л үг гарахгүй байсан. Хоол захиалдал Зан Жики зөвхөн салаад авцсан. Эмхтэй нэр хоол захиалсан. Эмхтэй нь бантаад "Гүй чи хоол идэхгүй байсан бол яах гэж энд ирсэн бэ?" гэсэн чинь нөгөө залуу бас л хажуу тийшээ харж байгаа л чи энд хоол идэх гэж ирсэн. Би энд
хосоо олох гэж ирсэн. Нөгөө эмэгтэй гайхаад бантал үг хэлсэн. Болзооныхан дараа нь оноо өгд юм билээ хятадд 100 онооноос 60 оноо авах юм бол тэнцдэг. Гэхдээ тухайн эмэгтэйгээс 60 оноо авцаа. Аав нь бол 40 оноо өгсөн байлээ Занжикэд 40 оноо өгсөн учраас тэнцээгүй. Занжикигийн карьерийн хувьд олон бүсгүүчүүдтэй холбогдсон. Эхний бүсгүйг нь Люси Вэн гэдэг. Люси Вэн бол анхны хайр нь вау дөнгөж 16 наснда тухайн эмэгтэйтэй хайртай болсон. Люси Вэний хувьд 13 настай байж 16 настай залууг найз залуугаараа сонгосон. Ширээний теннисний алдартай тамирчин тухайн хоёр маань 2004-өөс 2010 он хүртэл үерхсэн маш сайхан зузаан харилцаатай. Гэхдээ 2010 онд Люси Вэн тэмцээнд орсон, Сингапурын тэмцээнд ороод тухайн тэмцээнд хожигдсон, маш их уурлаж шарлагсан. Энэ бүхний буруу нь Занжикэ гэж харсан. Учир нь өмнөх оройн тухайн хоёр маань маш их маргалдаад тухайн тэмцээн дээр анхаарал нь сарницсан учраас ялагдсан. Тийм учраас Занжикэ би энэ харилцаанаас гармаар байна. Би одоо зөвхөн карьертэй анхаарлаа хандуулмаар байна гэж хэлээд Занжикийн найз залуугаас салсан. Тухайн хоёр маань салсан. Удалгүй хоёулаа авраг болцгоосон. Хамгийн сонирхолтой баримт нь Занжики маш хурдан хугацаанд авраг болцсон. Ширээний теннисний авраг 445 дахь өдөртөө авраг болцсон. Хятадын ширээний теннисний топ 10 тамирчин гэж байдаг юм лээ. Занжикэд бол топ 7-д ордог. 445 өдрийн дотор болсон. Бусад тамирчид маань 1000 өдөр тэмцэж арай хийж авраг болсон бол Занжикэ 445 өдрийн дотор авраг болсон. Тухайн хоёр маань салсан ч гэсэн Занжикэ барьцаал тэмцээнд орж явахдаа гэмтсэн. Энэ үед нь хөөрхөн зүйл болсон. Люси Вэн ирээд тусалсан. Веб дээр Занжикэ нэгэн зүйлийг бичсэн. Би түүний гарыг хатгахад миний бүх дурсам сэргсэн. Надаа маш сайхан мэдрэмж өгсөн. Энэ анхны хайр нь бол яалтчгүй бол мартаж чадахгүй байгааг нь харуулж байсан. 2019 оны тэмцээн дээр ч гэсэн та бүгдээ харж байгаачлаа. Хуучин найз өхнийхээ тэмцээнийг үзэх гэж Занжикэ ирсэн байгаа. Маш хөөрхөн харагдаж байна. Дараагийн найз өхнийг нь Жишан гэдэг 2018 онд үргэлжсэн 14 сар үргэлжсэн. Жишаны хувьд маш их баян боддоо 200-аас 300 тэрбум төгрөгийн үнэтэй цагаан хэрэм химэх кино бүтээгж яхад гол дүрээр нь орсон. За мөн Жаки Чан болон маш том кинонууд гол дүрээр тоглосон. 200 тэрбум төгрөгийн орд харшид амьдэрдэг. Бас нэгэн гайхалтай жишээ нь контр химэх энэ даашинзыг зөвхөн түрээсэлж авдаг бол энэ бүсгүй худалдаж авсан. Энэ даашинз нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ? 1 тэрбум төгрөгийн үнэтэй. Европоос 300 сая төгрөгийн бөөдөн захиалж авсан. Хятадын ард түмэн гайхацгаал энэ эмхтэй ард яг хэн байна вэ? Аав ээж нь ийм баян юм уу? Эсвэл тижээж титгэдэг өөр нөхөр залуу байгаад байна уу? Маш сэжигтэй хэн байгаа вэ? 2018 онд Занжикэд үргэлжсэн 14 сар үргэлжсэн. Тухайн 2019 онд гэхдээ салцсан. 2023 он болсон. 2023 онд ногоон хаягнаас гинтхэн нэгэн мэдээлэл ирсэн. Занжикэ надаас 12 тэрбум төгрөгийг сүрдүүлж авахыг шаардсан. Хэрвээ 12 тэрбум төгрөгийг өгөхгүй бол миний нүцгэн бичлэг болон секс хийж байгаа бичлэгийг интернет орчинд цацсан гэсэн Хятадын ард түмэн гайхацгаал энэ өстой худлаа байлгүй дээ. Арайчтэй Хятадын олимпийн тэмцээний алтан медальтан тэрбум төгрөгөөр олдог хүн мөнгөө яах лээ таг мөнгөгүй болчт юм бэ. Энэ бол боломжгүй зүйл гэж гайхацгаж байх хооронд бас нэгэн пост оруулсан. Энэ нь Хятадын 6-д орох инфлюенсер энэ пост бол үнэн гэж хэлсэн. Занжикигийн агентаас мэдээлэл гаргасан. Мэдээлэл дээр хүний нэр хүндэд халтсан. Хятадд нэгэн зүйл байт юм лээ. Ялангуяа Хятадын олимпийн алтан медальтын тамирчин бол тухайн пост нь хэрвээ нэр хүндэд халтсан бол шоронд суулгах юм лээ. Тухайн пост гаргасан хүнийг 2-оос 3 жил шоронд хийцэн тухайн Хятадын эдийн засагчийг үнэхээр гайхалтай. Тухайн хэрвээ мэдээлэл нь үнэнч байсан ч хамаагүй, худал байсан ч хамаагүй Хятадын алдартай тамирчин алтан медальтныг та муусан.
нэр төрт нь халтсан л бол шоронд орно. Маш гайхалтай. Тэгвэл гол зангилаа нь юу байсан юм бэ? Яагаад Занжики 12 тэрбум төгрөг сүрдүүлж авахыг шаардсан бэ? Энэ нь мөрөөдөө тоглоом. Занжики мөрөөдөө тоглоомны донтогч. Бас нэгэн онцлог нь хэрвээ тамирчин хүн мөрөөдөө тоглоомд орох юм бол хизээж гарч чаддгүй. Энэ бол хар нөх. Яагаад гэх юм бол тамирчид маань үргэлж ялалтын төлөө явдаг. Маш их адреналин өндөртэй. Ялагдах юм бол дахиад би дараагийн тоглолтонд ялах ёстой гэж явсаар байгаад 240 тэрбум төгрөгөө шатаацсан Занжики. 110 тэрбум төгрөгийн нийт өрөнд орсон. Бүх хүмүүсээс өөр зээл авсан. Хуучин найз бүсгүйгээс хүртэл 6.5 тэрбум төгрөгийн өрийг авсан. Та бүгдийн харж байгаачлаа энэ зурган дээр би харуулж байна. Тухайн хүний өрийг та бүхэндээ нэг зүйл хэлэхэд мөрөөдөө тоглоомд хэрвээ та нэг л орсон бол яг л хар нөхшөө, депресд нь, гуниглан түүнийг нөхөхийн тулд улам их тоглоод байна. Та бүхэн маань аль болох мөрөөдөө тоглоомноос хол байгаарэ гэж та бүхэндээ зөвхий. Сонирхолтой баримт нь Занжики маань охинтой, хинээс охинтой гэдгийг нь хинч мэддэхгүй. Өнөөдрийн сэдэв маань ингээд дуусч байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай.